Юу гэж миний виз ашигсан. Төвшөөрөв. За, Ирландын боловсролын төвөөр би зуучлуулсан. За, тэгээд надад хоёр төрлийн шалтгаан хэлсэн. Нэгдүгээр болохоор нөхрийнхөө материалыг дутуу оруулсан байна гэж үзсэн. Тэгээ яагаад вэ гэхээр би ч хоёр хүүхэдтэй. Тэгэнгүүт энэ хоёр хүүхдийг хэн асран хамгаалах юм бэ? Тэ нөхөр нь ажлаа явж гарахын гарахын эсвэл одоо хаана амьдрэх амьдралын баталгааны юу юм бэ гэдэг юм уу? Тэр тал дээр материал дутуу оруулсан байж магадгүй гэж үзсэн. Хоёрдугаар болохоор яг гэхээр би нэг олон сертификат оруулахгүй юу? Тэнгүүт ингээл бүжгийн багш гэн, йог гэн, мейкап гэн, дэлгэр гэн, харилцаа гэн, модель гэн ингээл олон сертификат оруулаад тэгээд тэрийг хажуугаар нь юутай оруулсан бэ гэхээр англи хэлний дунд түвшний мэдлэгтэй гэдэг ингээд юм англи хэлний сургалтын дунд сертификат оруулахгүй юу? Тэнгүүт тэр чинь заримдаа левел юм шүү дээ. Тэр нь яаж байгаа вэ гэхээр за энэ хүн чинь ийм олон юм чаддаг. Тэгээд дээрээс нь хэл сурах юм шаардлагатай. Наа чи хэлтэй юм шүү. Ер нь бол манайд ирж харалт гэж байгаа юм биш та. Тэгж бодсон байх магадaltaй гэж бодсон. За айгуу сайн судлах хэрэгтэй байлаа. Эхний газар маань жоохон туршлагагүй газар байсан юм шиг байгаа юм. Тэгээд хоёр удаа бүтлгүүцсэн. За тэгээд харин энд ирээд миний планыг тодорхой ингээ гаргаад за таныг ингэж үзсэн байж магадгүй. Тийм учраас бид нар энэ дээр анхаарах хэрэгтэй. Тийм учраас захлаа ингэж бичье. Таны гэр бүлийн зургуудаас ийм зүйлүүд байна уу ч гэдэг юм уу. Таны нөхрийн материалуудаас ингэ хэрэгтэй байна гэдэг ингээд яг дутуу хэцүүг нийлүүлээд өгсөн чинь гарчихсан. За одоо ингэ гад ирсэн авах материал юм. Авч явах материал гэдэг. Дарыг нэг хэлсэн. Би үзэгдэж байгаа хүмүүст огийн түрүүнд бүр за ястай нэрэ гэж байгаа нэг зүйл анхааруулж гэж юу. Байгууллагаас зөвсөн. Наад дээр хий. За тэгвэл одоо энэ угаасаа визний дараах зөвлөгөө шүү дээ. За тийшээ юу авч явах вэ? За тэр нь болвол визний дараах үйлчлэгэнд авч байгаа байхгүй. Тэгээ би визний дараах авч байгаа шүү дээ. Хэлгээд шүү дээ. Ачаар шимтэй. Биш. Тэгвэл сайхан харал марал аваад сайхан дахиад авч яваа. Боцморс авч яваад дахиад лаа. Эхлээд та яаж болчих шүү дээ. Ирж болцсон гот ингээд гахаар материал шүү дээ гэдэг бүр тань хэлсэн чинь бүр амар дузаа материал аваад ирсэн. Бид нар чинь тасгаад бас ингээд хуралдаад ерөнхий менежер цагдаа хүртэл ингээд хуралдаад орчуулагч бид хийдэг бүгд хоорондоо хуралдаж байгаа. За тэгвэл та ингэж авъя гэдэг юм бол бас шийдсэн байгаа. Би бүр хаач. Тийшээ тэгээ нөгөө гэлэг байсан үстэй. Тийшээ. Би хэлсэн шүү гэж хэлсэн яа. Чи бодохгүй юм болгоцсон. Хаваа шүү дээ. Миний амьдралын амар том бүр маш том дүрмийг бүр шууд зурчуулж байгаа байхгүй. Миний ам тангарыг. Би өгнөл юусан бэ гэхээр хурмай хийхээс нааш би чамтай батлуулах гэдэг мөртөөгөө ярьснаас нөхгүй. Би ч 16 жил болж шүү дээ. 16 жил гүрээсний эцэс энэ эмэгтэйг амаар би очоо гэрэлцэн. Тэгээд гэрэлтэй би зүгээр хаан уул дүрэгтэй очоод хажуу талд 80 мянган шинжилгээгөө орж ирэл. За ингээд авах юмсан гэр бүл боллоо. Баяр хүргэе. Тэгээд ингэ юм болсон байдаг юм гэж. Тийш гэлэг байсан 16 жил. Юу хийж байгаа вэ? Сарын 30-ны өдөр гэр бүл болсныг гэрэлтэй. Тэгээд гэрэлтний бүртгэл яг Ирландын визийг амжилттай авахын тулд гэрэлсэн. Шалтгаан за тэгвэл одоо өөрчлөе. Ирландын визийг авахын тулд гэрэлцгээе. Үгүй болохгүй тэрнээс нөгөө юу ах бая. Материал бүрдүүлэлтээс болохгүй. За тэгвэл тийм лээ. Нэг үсэг үрийсээр бүрийг гэрэлсэн байсан. Бүр яагаад гарахгүй хүн ирээгүй яах вэ?